Монголын зохиолч Дэвлийн шагналт зохиолч яруу найрагч Пүрүүхүүгийн Батхуяг. Сар руу шидсэн чулуу өгүүлэг. Зуны шөнө Зүслэнгийн айлууд тийм ч эрт унтахгүй. Шөнийн 1-2 цаг хүртэл хаалгууд нь онгорхой шугалцгаадаг байлаа. Харин хүүхдүүд нь хэсэг бүлгээрээ цугларцгааж голдуул болсон явдал химээх хэн чухам хизээ зохиосон нь тодорхойгүй аимшигт түүхийг бие биендээ сонирхуулан ярьж зарим яриандаа бүрэн автаад тэнд юм хөтлөх шиг боллоо зэргээр айж эвгүццгээдэгч шүн болгон л цугларцгааж элдвийн түүх ярьдаг байв. Манай Зүслэнгийн даргын хүү Шараа бид хоёрын хөвчлэн тэр ярианы гол дүр тоглоноо. Ихэнх болсон явдлыг урд өмнө нь сонссон яриан дээрээ тулгуурлан нэмж хачирлан зохиодог байлаа. Шараагийн жинхэнэ нэр нь Бат Эрдэнэ боловч энэ нэрээр нь дууддаг хүн лав манай Зүслэнгийн хідэн айл дотор байгаагүй юм. Гэлэлцсэн шар нүдтэй, сэвхтэй шар царайтай тэр хүү Зүслэнгийн даргын төрсөн хүн биш. Орос цэргийн даргын хүү юм гинлээ гэж томчуулын шивнэн ярилцахыг сэмхэн сонсоогүй байхад манай Зүслэнд л бараг байгаагүй санагдана. Орос цэргийн даргын хүүхэд гэдгийг сонсоод бид нэр түүнийг уламж хүндлэх болсон билээ. Тэр бид хоёр бусад хүүхдээс арай илүү дотн үерхэн. Учир нь зөвхөн Зүслэнд хамт гарах төдийгүй хотод зэрэгэлдээ байранд амьдарч сургуульд зэрэгцээ ангид суралцсаадаг байв. Өглөө эрт уулзаад хуйлаа шүн юу зохиож ярих вүлээ хэмээн бодож өдрийг өнгөрөөхөнж би. Тийм нэг их бодол болсон өдөр Шараа бид хоёр голын усанд сэлж шумбаж уйдж хаад нарны элчинд халсан бетонын гүүрэн дээр нойтон бие хатаан хэвтэнгэн. Өнөө шөнө охтуудыг ганц сайн айлгахаар аимшигтай түүх ярмаар байна. Би бодоод л байна. Та толгой долгитой үнэмшилтэй явдал нэг ч орж ирэхгүй юм. Яа да байц. Гэтэл Шараа толгойгоо оргин. Хөөе босъё. Ачаатай машин гараад ирлээ гэв. Нэг шинэ айл Зүслэнд нүүж ирж буй бололтой. Тэвшин дээр нь 3 хүн зэрэгцээ зогсчихсон. Ачааны машин бид хоёрын дэрэгдүр хөр дуугарсаар өнгөрлөө. Тэрхэн агшинд би тэвшин дээр нь бидний үеийн бололтой нэг жижигхэн цагаан охин юунд ч юм хязгааргүй баярлсан төрхтэй нэмсэглэн зогсохыг харав. Бодвол тэр охин Бат Эрдэнэ бид хоёрыг харсан биз. Урд нь Бурад Дашнымих гэдэг хүүхэдгүй айл цусдаг байсан том байшингийн гадаа өнөөх ачааны тэрэг зогсож ширээ сандал орд төдийхөн буулгаад хэсэгхэн хугацааны дараа бид хоёрын дэрэгдүр мөн хөр дуугарсаар өнгөрөн одов. Ачааны тэрэгний араас харж зогссноо тэр надаас шинээр ирсэн айл бандгүй бололтой гэв. Хариуд нь би чи тэр охиныг харсан уу? Ямар цагаан охин бэ? Цусгүй юм шиг л гэсэнд Шараа харин тий. Гэхдээ хөөхөн охин юм аа гэд надаас ялэмгүй эцсэн аятай нүүр нь улс хийв. Тэр шөнө Шараа бид хоёр олигтой айдас төрхөөр аимшигт явдлын түүх зохиож ярьж чадсангүй. Харин шинээр ирсэн айлын цонх гэрэлтэй байшин дотроо нааш цааш холхих охины хөдөлгөөн бүрийг би ажиглан маргааш өглөө сүү авахаар явх замдаа заавал тэдний өдөр өнгөрөхөөр төлөвлөн бодов. 7 хоног гадуур нэргэлцсэн боловч надад л астай учрал тохиолдсонгүй. Гэтэл нэг өглөө 17 наснда ахтахаар зөрөгтэй гэж өөрийгөө боддог байсан юм. Гэтэл өнөөхөн дэрэгдүүр нь бүр шүргэс хийгээд өнгөрөв. Бүхий л биеэр минь ямар нэгэн хий дүүрэх шиг эсвэл цахилгаан үгүй бол сорон зүүн хуйнд дайруулах шиг болоод хөдөлчих болсонгүй. Араас нь харахыг хүссэн боловч сүүнд ойчрлон зогсоо хүмүүсээс ичээд чадсангүй. Гэвч нар салхинд огт борлоогүй. Хонгорхон цагаан царай, улаахан уруул, духруу нь молцоглон буусан тасхар ус, нарийнхан хүзүү зэргийг харж амтсандаа өөртөө үлэмж баярлав. Сүүгэн авчхаад эргээд явж итэл надаас 1% илүү нүүрэмгийн маян Шараа хэдийн өнөө охины өөдөөс хараад зогсчихсон. Ямар нэг зүйлийг хөвжөлтэй нарахгүй ярьж зогсно. Намайг хажуугаар нь гарах гэтэл Шараа нүд ирмэнгээ гараараа дохин дуудав. Тэр үед найздаа яаж байрласнаа одоо үгээр хэлэхдээ үг үл олдон билээ. Би тэр хоёрын дэргэд хурж очивол Шараа нуурын дээр минь алгадаад за танилц миний хамгийн сайн найз манай Зүслэнгийн 1 номерын болсон явдлын түүх зохиогч хэмээн өргөмжлөөд нэрийг минь хэлв. Өнөөх охинч бас нэрээ хэлээд гараан өгөхөд нь түүний бүлээхэн жижигхэн гарыг аажуухан атгав. Чих шуугаад нэрийг нь тогтоож авсангүй. Шараа над руу дөхөн чихэнд минь этнийг сайн нүүж ирсэн болохоор усны савгууг нь
Хуйлаа өнөр шөнө нэг юм бодно байгаа. Хойд суслангийн айлуудаас усны сав туун. Чи хамт явна үстэй? Гээд шар нүдээ улам том болгон асуув. Би зөвхөн толгой төглөө. Шараа чухам хизээ түнтэй ийм дотн танилцаад бүр гэрт нь усны савгүй гэдгийг мэдээд авч амжсныг би ойлгосонгүй. Тэднийг нүүж ирээд дөнгөж 7 хонж байв. Оройн шараа бит хоёр шүний яриагаа хийлгүү аав ээдийнхээ том дээлийг хөөргөн бүслээд уулын амны цуслан чиглэн гарч өгөв. Хүн хүч муутай айлууд усныхаа том савыг гэртээ өргөж оруулж чадлагүй гаднаа хонуулдгийг мэдэх учир хуйуул сэмхэн гიშгэлсээр нэгэн байшингийн гадаа байх савыг өргөн нилээд холдуулаад усыг насгаж хар хурдаараа гүсээр өнөө хөхний гэрийн гадаа ирэв. Амьсгаагаа даран хэсэг зогсов. Би шараагаас энэ охины нэрийг хэн гэдэг гисэн бэ? Миндээ. Чи яаж танилцсан юм? Аав манай аавтай хамт ажилладаг гэсэн. Тэгээд нүүж ирсэн өдөр нь аав бит хоёр тэднийхээр орж ширээ сандлыг өргөж гэрээ тогтчуулахад нь тусалсан юм. Тэгээд л танилцсан гэв. Гиснээс өөр дуу гаргасангүй. Шарааг надаас өмнө энэ охинтой танилцсан дотроо ялимгүй атаархсан гэхүү дээ. Хуйуулан айлаа сулгаалсан гэж хэлэхгүй шүү. Яагаад? Аав ээж нь загнаад буцааж аваашиж өгөх гэх байх. Тэгэхээр нь хуйлаа маргааш таниад байсан илүү сав гэд оруулж өгье. Гээд шараа өнөө хулгайлсан саваан аваад эргээд алхав. Би жараас нь дагадаг илдрөв. Учир нь харанхуй сандран гөөж явахтаа төмөр хайсанд тэглэж унаад өвдгөн шалбалчихсан бололтой хөл нэг л эвгүй хөндөөрлөж байлаа. Маргаашнаас нь шараа бит хоёр тэднийхээс салхаан байв. Аав ээж хоёр нүглөө ажилдаа яваад бүхэл өдржин мэндэ гэртээ ганцаараа сууна. Харин оройн бидний цуглаанд байнга биш ч гэлээ үе үе ирж чөтгөр шулам хий үзэгдлийн тухай зохиомл яриаг чагнана. Ямар амар юм бэ гэд айсандаа бүлтэлцэн суун. Энэ үед шараа бит хоёрын онгод хөглөгдөж ам өрсөн аймаар түүх зохион ярих болов. Үнэн дээр бит хоёрын дунд нэгэн бяцхан өрсөлдөөн өрнөж эхэлжээ. Зарим шөнө мэндэ надаар гэртээ хургуулна, зарим өдөр шараагаар хургуулна. Гэвч ихэвчлэн бит хоёрыг сугдаад дунд орж чөтгөр шулан байдаг гэдэгт бүрэн итгэжчихсэн амтан ийш тийшээ сэрэмжлэн харсаар гэртээ хургуулдаг байв. Гэрийнхэн нь хөдөө аршаанд явхаар болсон тул цуслан буухаас 13 хоногийн өмнө шараагийнх нүүж байшингийнхан хаалга цонхыг битүүлэн хааж дуусаад машин хөдлөхийн өмнө тэр надад худлаа үний юм зохиож мэндийг айлгахаа болий. Чи энэ хэд хоногт битгий шин юм зохиож араарай. Цаадах чинь зүрх муутай өвчтэй юм гэсэн гэв. Би ч юу ч хэллгүй зөвхөн толгой дахив. Харин дотроо шараа мэндийг надаас харамлахтаа л ингэж хэлж байгаа юм. Тэ өөрийг нь байхгүй шүн цуглаж юм ярил мэндээ надаас өөр хинээр гэртээ хургуулах юм. Гайгүй илгүй. Шүн бүхэн цуглаан хийж шүн бүхэн шин түүх зохиож ярина да гэж бодов. Хэд хоногийн дараа цагаан гавлын түүх нэртэй нэг удаа үзсэн аимшигын киноны үйл явдлаас сэтвлэн өөрөө ч аймаар түүх зохион ярив. Мэндээ миний дэргэд суугаад намайг налан суганд минь шигдэх шахан сууж байв. Айсандаа нүдэ анчихсан байхын сарны гэрэлд би тодоос тод харав. Тэгээд шараагийн хэлсэн зүрх муутай гэсэн үг гинт санагдаж тэгс хийгээд яриагаа өндөрлөв. Би түүнийг хөргөж өгөхөөр явах замдаа дүүрэн дүгрэг цагаан сарыг хүзүүндээ зүүж явсан дурангаараа харуулв. Тэр сарны толб нь ямар тод харагдаж байна? Сарн дээр юу байдаг бол гэж надаас асуув. Би хариуд нь чулуу, зөвхөн сансрын тоостой чулуунууд л байдаг гэв. Ямар чулуу? Сарны чулуу. Тэр над руу том харснаа. Чи ер нь их сонин хүүхэд юм аа. Нэрсэн бүхэн чинь нэг л сонин. Үнмш мэрч юм шиг. Чамайг шараа шүлэг бичдэг гэсэн. Надад нэг шүлэг уншиж өгөөч. Ямар шүлэг уншихаа? Би нэг хэсэг бодов. Тэгээд чиний цагаахан царай, сарны туяа гэд түүнд зориулж үтсэн шүлгээ уншив. Их л анхааралтай бодлогочрон сонсож дуусаад сайхан шүлэг байна. Гиснээ гараа өгч. За баяртай. Манай гадаа ирчихэж гэв. Үнэхээр л тэдний гадаа хэдийн ирсэн байлаа. Гараас нь татаж өөр рүүгэн ортуулаад мэндэ энэ шүлгийг би чамд зориулж бичсэн юм. Би чамайг анхаарад гээд гүнзгий амьсгаа авахад минь чухам юугаар ч зүйрлэшгүй инкрийхэн үнэр зөөлөн дулаан хайр зүрхэнд мэдрэгдэв. Уруул дээр нь зөөлхөн үнстэл болио чи битэрийг хараад байна гэв. Хэн? Сар? Ямар сар? Тэнгэрийн. Ингэж хэлчихэд тэр нэг эргээдэл гэртээгүүгэд орчихов. Хэсэгхэн хугацаанд болж өнгөрсөн тэр сайхан агшинг
Алдчихгүй гэсэн мэт би ганцаар зогслоо. Тэгээд дүгрэглэн мэлмрэх саранд тэсэлгүй уур хүрлээ. Доошо тонгоогоод гартаа таарлцсан чулууг авч уурандаа багтаж ядан сар руу чулуу шидлээ. Чи надад гай боллоо. Юундаа мэлтийгээд байгаа юм? Чамд сайхан байна уу? Гэдэл гартаа таарлцсан чулуу бүхнийг түүн рүү нөөлгөв. Гинт толгой дүүрээд явчихлаа. Зулаан дээр нэг хүнд юм дараад орхих шиг болов. Маргааш өглөө толгой өвцөөр сэрэв. Өөрчний явдлыг бодохоор толгой уламж өвдөх юм. Удалгүй зуслан буулаа. Би мэндээтэй уулзах гэж хэд хэдэн удаа зоргилсон боловч чадсангүй. Нэг л өглөө тэднийг ачаалаад твштэй том тэрэг бетонгүүр хотолцуулан явж одов. Намар нь шараа бид хоёр уулзаад би түүнээс чи Мэндээгийн хотын хаягийг мэдхүү гэж шараа. Мэдгүй. Ааваас асуухаас зовоод байна гэж үлээ. Харин тэр хоёр бүтэн жилийн турш үерхсэн гэдгийг би хожим олж мэдсэн юмсан. Анхандаа үе би түүнийг зүрх хэмтрэм ихээр сандаг байлаа. Тэр болгонд толгой минь өчиргүй янгинан өвдөн. Гэвч айжимдаа багаар мартагдаж толгой өвдөгч гайгүй болов. Түүнээс хойш 10-аад жил өнгөрчээ. Дархины минь эрентгийн зургийг гэрэлд ойртуулж харснаа эмч залуу. Ямар сони юм яа харахгүй нэг юм байна да гэв. Юу гэсэнд мэдхгүй гэснээ мөрөө хавчив. Харин надад 17 насны минь хайр зуны тэр нэгэн шөнийн авдал санагдав. Толгой өчиргүй ихээр дүүрэн ард агзаар хатхан өдөв. Тэгээд нэг их удалгүй толгойноос өнөөх юм авахулав. Эмч залуу шилэнд хийсэн жижигхэн хар зүйлийг мөн л гэрэлд ойртуулж харснаа. Сони юм да. Яа харахгүй л чулуу байна да. Гэхдээ лав манай дэлхийн чулуу биш гэв. Тэгээд хаанх их байх вэ гэхэд сарны чулуу гэлээ. Сар над руу хариу чулуу шиджээ. Харин маргаашнаас нь эмчийн дурсгал болгож хадгалуулсан өнөөх чулууг хараад юу ч санаагүй юмдаг. Би бүгдийг мартсан.